Шалом, шалом. Шинэ өглөөний мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? За 4 сарын 21-ний өдрийн чимээ цагаа эхлэе. Эзэн минь ээ. Та үнэхээр итгэмжтэй бурхан. Та бидэнд амласнаа үргэлж биелүүлдэг бурхан. Таны үгийн хүч чадал бидний амьдралд үргэлж илчлэгдэн харагдсан энэ сайхан өдрүүдийн төлөө бас өнөөдөр бидэнд бэлдсэн шинэ өдрийн төлөө танд талархаж байна. Эзэн тэгээ та бидийг удирдаарай. Та бидний хөтлөөрөө тэгээд таныг даган амьдрах энэ байгальтай аялал энэ өдрүүдийн төлөө тэгэхээр бурхан танд талархаж тань руу ойртохыг хүсэж байгаа бидний зүрх сэтгэлийг эзэн та хүлээн аваарай. Тэгээд энэ өдөр би танд эхний зэрэг хүндэтгэл мөрөглөө өргөж байна. Эзэн хүлээж аваач. Иесийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нэр Эхлэл номын 28-ийн 1-ээс 22 ууган хүүгийн ерөөлөөр ерөөгцөн ч гэсэн энэ үг байгаа. За өчигдөр бид нар Яаков ууган хүүгийн ерөөлийг авсан тухай бичсэн хуваалцсан тийм үү. За тэгвэл ерөөлийг авсан Яаковын амьдралд юу болж байна вэ гэдгээ бүгдээрээ харах юм цаг болсон байна. За 28-ийн 1-ээс 22 энэ номын дээр энэ хэсэг нь юу яасан бэ? Тэ орхигдсан байна те. Шин цагаан хөвгтэй. За 28 хэсгэлээ. Ингээд эцэг Исхак нь Яаковыг дуудаж өрөөгөө тэнхүү тушаав. Чихэн Канаан нутгийн охтоос ихнэр бүү ав. Харин Падам Арамд явж ихэнхээ эцэг Бетуэлийн гэрийнхэн дээр очиод тэндээс нахад цах Лабаныхаа охтоос ихнэр ав. Төгс хүчит бурхан чамааг өрөөж өнөрөтгэн болгож олон үндэсний чуулган болгох болтугай. Авраамыг өрөөсөн ерөөлөө бурхан чамд үр утамд чинь сойрхож Авраам төгсөн энэхүү нутаг буюу цаачлан суугаа энэ нутгаа чи эзэмших болтугай гэв. Ицхак хүү Яаковыг явуулсан тэрээр Падам Арам руу Арам хүн Бетуэлийн хүү Лабаныг очихоор явжээ. Лабан бол Яаков Исаак хоёрын их Ребекагийн ах юм аа. Эцэг нь Яаковыг өрөөж Падам Арамаас ихнэр авахлахаар явуулж байгааг Исав харж байжээ. Эцэг нь Яаковыг өрөөж Канааны охтоос ихнэр авч болохгүй хэмээн захихад Яаков ч эцэг эхийнхээ үгэнд дарж Падам Арам руу инхүү явсан. Эцэгт нь Канаан нутгийн охид таалагдахгүй байгааг Исав ойлгосон тул Авраамийн хүү Ишмаил дээр очиж Невадгийн хүү Махалат гэх охиныг эхнэрүүд дээрээ нэмж гэргээ болгон авчээ. Яаков Бершеваас гараад Харан руу явлаа. Нэгэн газарт хүрэх үед нар жаргаж Яаков тэнтэй хонголохоор толгойд ороод чулууд ирлээд хэвтжээ. Тэгээд зүүдлөв тэнгэр тулсан нэгэн шат газар дээр байхаагаад Бурхны тэнгэр элч нар тэр шатаар өсөж уруудаж байх юм. Гэхдээ Яавэ өнөөх шатан дээр зогсож байлаа. Тэрээр би бол Яавэ чиний өвг эцэг Авраамийн бурхан Ицхакийн бурхан байна. Хэвтэж буй энэ газрыг чинь чамд олон үр өдөмт чинь би өгөх болно. Үр өдөм чинь газрын тоос шороо мэт өнөр өтгөмөлж өрн дорн хойд урд зөв түгэн тахаж газар дэлхийн бүх хөвг ураг чамаар болон үр өдмарчин дамжин өрөөгднө. Үздэггүй хийсний биелүүлэх хүртэл би чамайг орхилгүй чамтай хамтж хаанч чамайг хамгаалan энэ нутагт буцааж авчирна хэмээн альджээ. Яаков нойрноосоо сэрээд энд Яавэ үнэхээр байна. Харин би мэдсэнгүй хэмээгээд эмээн сүрдэж юутай сүрдэм газар вэ? Энд чинь гацаагүй бурхны өргөө тэнгэрийн үүд биш үү гэж өгөөлөө. Яаков өглөө ирлэн босоод гэрэлсэн чулуугаа хөшөө чулуу болгон босгож тавиад оройн хэсэгт нь тос асгаад тэр газрыг Бетел хэмээн нэрлэлээ. Өмнө нь тэр хотыг Лүз гэдэг байжээ. Тэгээд Яаков андгаа өргөн бурхан үнэхээр надтай хамт байж туулж буй энэ л аян замд намайг хамгаалan идэх хол өмсөх хувцаар хангаж эцгийн минь гэрт эсэм минь тэргүүлэн хаваач Яавэ миний бурхан болж босгосон энэ чулуу маань бурхны өргөө болог надад өгсөн бүх зүйлийн тань 11 таних байх болно хэмээн. Амин. Амин. За маш гоё.
Уугийн ерөөлөөр яригдсан ч гэсэн тийм үү. За заавалж байгаа. Окей. За Библийн тайлбар дээр маань юу гэж байна вэ гэхээр залжин гаргаар ууган хүүгийн ерөөлөөр гөрөөгдсөн Яаков ах Исавтайгаа өстөн болж эцэг эхээ орхин хараан руу зугтдаг. Эцэг Исаактай ерөөгдөггүй Исав бурууга эргэн хараханд байтугай бурхны үгийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөлгүй Яаковыг алах гэдэг. Ребека Яаковыг хараан руу зугтаалгав. Яаков амлалтын өв залгамжилж болж сонгогдсон ч бурхны цаг хугацаа аргыг хүлээхгүй өөрийн аргаар амлалтыг олж авсныхаа төлөөсөө төлдөг. Исав Яаковд уурлсныг мэдээгүй. Исаак Яаков сүт бүсгөөгөө болохоор наад захын нутаг Пардам Арам руу явж гин гэж бодоод түүнийг өрөөгöd явууллаа. Энэ бүх үйл явдлаар дамжуулан Яаковыг итгэлийн хүн болгохыг бурхан хүссэн. Исав өрөөгдөгөө шалтгаанаа харь эмэгтэйтэй гэрлснээс болсон гэж бодсондоо Ишмаилийн охинтой дахин гэрлэв. За бурхан гэж юм бэ? Ууган хүүгийн ерөөлөөр өрөөгдсөн ч тэр ерөөлөө идэлх зөксгүй Яаковыг сурган дасгалжуулах замаар удирддаг. Энэ зам хайртай хүүхдэд төгс болгох зам, ямар нэгэн ерөөл авахыг эхлээд ирж хайлгүй бүрэн дүүрэн төлөвшхийн төлөө гуйн залбираараа. Бурхан хүн төрлөختний харилцааг гим нүглээс салгахаас гадна эхнэр нөхрийн харилцаа, эцэг үрийн харилцаа, ах дүүсийн харилцааг салгадаг. Миний буруу гэмээс болоод эвдэрч нурсан харилцаа байгаа бол буруугаа хүлээн зөвшөөрч уучлахгүйгаараа гэсэн мэт. За тэгвэл өнөөдөр бидний яг харах ёстой зүйл маань юу вэ гэхээр ямар нэг ерөөлөг авахыг эхлээд ирж айлгүй бүрэн дүүрэн төлөвшхийн төлөө гуйн залбираараа гэсэн мэт. Бүрэн дүүрэн төлөвшхийн төлөө нэгдүгээр. За хоёрдугаар л ойлгож байна. Миний буруу гэмээс болоод эвдэрч нурсан харилцаа байгвал буруугаа хүлээн зөвшөөрч уучлахгүйгаараа. За хоёр төрлийн эмзүүлэг хэлж байна тийм үү? За Яаковыг харах юм бол тэр ингээд амьдралд нь одоо айгүй чухал эргэлтийн цаг үе ирж байна. Өөрөөр хэлбэл гэрээсээ зугтаж явж байна. Тэ ирээдүйн ямар ч тодорхойгүй айдастай болоод ингээд тэгээд явснараа бурхантай уулзсан байдаг. За ер нь нөгөө нэг одоо ялангуяа гадаад амьдарч байгаа бидний хувьд ялангуяа гадаад ирээд эзэн итгэсэн бидний хувьд яг адилхан гэрээсээ яваад тэгээд нөгөө нэг ирээдүйн тодорхойгүй айдастай яг энэ нөхцөлд бурхантай хувьчлан уулзсан байдаг. Энэ айгүй чухал цаг байдаг. За Яаковын хувьд бол яг гэрээсээ яваад ганцаархнаа тэгж явж байхдаа яг бурхантай хувьчлан уулзсан ийм цагийг гаргасан. За тэгээд Исаак Яаковт болохоор Канааны эмэгтэйг битээ аваарай гэж хэлсэн тийм үү? Падам Арам руу яваа. Тэгээ Авраамын ерөөл чам дээр буух болохгүй гэж ерөөдөг. За ерөөх гэдэг үг нь болохоор дандаа нэг юу? Эцгийн ерөөл зүгээр нэг үг байдгүй. Эцэг эхийн. За зөвхөн эцэг гэлтгүй тийм. Эцэг эхийн ерөөл гэдэг нь зүгээр нэг үг байдгүй. Зүгээр нэг үг байггүй тэр нь юу байдгүй. Тэр нь юу гэхээр амьдралыг одоо чиглэн тогтоох одоо тийм юу болтгоо. Тунхаг болдог байхаа. Тунхаг болдог. За тэгээ ингээд цаашаа Яаков маань явсан. Тэгээ нэг чулуу аваад дэрэлсэн гэж яддаг. Чулуу аваад дэрэлсэн байдаг. Тэгээд их сонирхолтой нөгөө нэг чулуу гэсэн үгийнх нь нөгөө нэг утга болохоор эцэг хүү гэсэн утга байдаг байхгүй. Айгүй сонирхолтой эцэг хүү гэсэн утга. Одоо бид нар чулуу гэж харна штэ. Тэгвэл эцэг хүү гэж. Тэгэхээр тэр шин Яаков эцгийн ерөөлөг бодтойгоор ингэж ойлгох замд орсон гэсэн. Өөрөөр хэлбэл тэр яг нөгөө эцгийн ерөөлөг аваад тэгээд явхдаа тэр яг эцэг хүүгийн бид нар сайн мэдэн штэ. Эцэг нь болохоор юу яа Яаковыг гэдэггүй байсан тийм үү. Тэгвэл тэр яг эцгийн ерөөлөг ингээ бодтойгоор ойлгох юм цаг руу зам руу орсон гэсэн. За тэгээд ингээд нөгөө шат гарч ирдэг тийм үү. Шат гарч ирдэг. Тэгээд тэр шат нь болохоор их сонирхолтой нэг газар дээр тавигдсан. Тэгээд оройн тэнгэрт хүрсэн шат. Тэгээд дээшээ доош ингээд буугаад байдаг тийм үү. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бас шат гэдэг үгийн утга нь юу байдгүй гэхээр шат нөгөө одоо нөгөө би дандаа тоогоор илэрхийлдэг гэдгээд яриадсэн шүү дээ тий. Тэр нөгөө тоон 136 гэсэн тоо байдаг байхгүй. Тэр нь эд баялаг гэсэн. Шат гэдэг үгийн тоон 136, эд баялагын тоо болохоор 136 байдаг байхгүй. 136. За их юм хэлчихэд дандар маань юу яаж байгаа. За шат тэгэхээр жинхэнэ баялаг бол юу тэнгэртэй холбогдно гэсэн үг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь яг зөв сонирхолтой заа хамгийн сонирхолтой. Яг та нар тогтоход амархан байж магадгүй.
Шат гэдэг үг болохоор одоо юу гэдэг Монгол үгтэй төстэй шуллам гэж үгээд байхгүй шулам гэдэг үгтэй төстэй шат заяа. Тэгсэн хэрнээ эд баялаг гэдэг нь юу гэхээр маммон гэсэн үг гэдэг байхгүй маммон. За бид нар маммоны тэг маммонд үйлчлэн гэж эд баялагт үйлчлэгийг маммон гэдэг. За маммон бол эд баялагын одоо тэг эд баялаг буюу нөгөө талаар муу сүнс, маммоны сүнс, эд баялагтай хүмүүсийг одоо бурхнаас холдуулдаг, бурхнаас зургат нь саадуулдаг ийм зүйлүүд байдаг. Бардан болгодог ч гэдэг юм уу те. За тэгвэл жинхэнэ эд баялаг нь юу гэхээр бурхан тэнгэртэй холбогдсон байдаг. Жинхэнэ эд баялаг. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо бист тэгт ингээ хүмүүс магадгүй те. Ингээ бид нар зүгдээ тийм хүмүүсийг харсан. Эд баялагийг те хуурж, мэхэлж, булааж, баг ингээ зарим нь аллах үлдээж ингээ эд баялагийг хурааж штэ. Ялангуяа одоо бид нар ингээ энэ дайны сураг ихтэй үед энэ харах юм бол дайн гэдэг бол ерөөсөө л юу яадаг. Тэр түүний цаана зүгээр л эд баялагын төлөв тулаан байдаг тийм үү? Эд баялагын төлөв. Тэгвэл эд баялаг гэдэг бол хүмүүс өөрсдөө те олж авдаг зүйл биш. Уг нь бол жинхэнэ эд баялаг гэдэг бол тэнгэртэй холбогдсон байдаг. Харин гахалтай эд баялаг ба штэ. Эд баялаг байсан ч байгаагүй ч эд баялаггүй байсан ч хүн тэнгэртэй холбогдно. Яг одоогийн нөхцөл байдалд бол яг ийм амьдралтай тийм. Яг өнөөдөр ямар ч юу байгаа. Эд баялаг байхгүй. Тэр зөвхөн өөрөөсөө өөр юу чгүй ингээд тэг ямар ч тодорхойгүй ирээдүрөө явж штэ. Гэхдээ яг үеийн хувьд хамгийн чухал зүйл нөхөр бурхантай холбогдох. Тэг бурхантай хүчлэн уулзаад бурхантай холбогдсон. Бурхантай холбогдсноор түүнд одоо дээшээ доошоо өгсө буюу бурхнаас тэр тэнгэрийн эд баялаг бууж ирнэ гэсэн үг байхгүй юу? Эд баялаг. Хэрвээ тиймгүй тохиолдолд энэ маммон гэдэг зүйл хүмүүсийг эзэмшин захирддаг. Тэгээд эзэмшин захираад яг өөхөр хүмүүсийг бурхантай холбогдох нөгөө шатыг нурааждаг гэсэн ийм утга байгаа. За тэгээд ингээд бурхантай уулзсан тийм 28:13-аас 15 дээр байгаа. Бурхантай уулзсан. За энэ зураг дээр байна харж байна манайхан 13-аас 15. За тэгвэл тэгтэл эзэгтэн эзэн түүний дээр зогсоод би бол эзэн чиний эцэг Авраамийн бурхан Исаакийн бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг би чамд олно. Чиний үр удамд өгнө. За яг уу явж байгаа нэг газар ингээд ядраад унтаад өгсөн юм шиг байгаа бодож байгаа тийм. Гэтэл бурхан юу гэж чинь яг бурханы өгөх газар, бурханы хөтлөлсөний дагуу тэр ирээд тэр газраас нь бурхан тэр газрыг чамд өгнө гэсэн. Тэгээ эндээ бурханы маш гайхалтай амлалт байгаа. Би чамайг хизээж орхихгүй гэсэн. Би чамайг хизээж орхихгүй. За хүмүүс биенээ орхидог тийм үү? Харин бурхан юу гэж бурхан хизээж орхихгүй гэж хэлдэг. Бурхан хизээж орхихгүй. Хүмүүс бурханыг орхидог. Харин бурхан юу гэдэг би чамайг хизээж орхихгүй гэж хэлдэг. Тэгээд тэгсэн чи яг юу гэж хэлсэн? Үнэхээр эзэн энэ газар байжээ гэж хэлдэг тийм үү? Үнэхээр энэ газар эзэн байжээ. Харин би мэдсэнгүй. Энэ газар байна би мэдсэнгүй. Гэт ингэж байгаа. Тэгэхээр айгуу гоё ихгүй. Өөрөөр хэлбэл бурханы оршихуй илчлэгдэж байна гэж хэлсэн байгаа тийм үү. За тэгээд энэ газрыг бол айгуу тий сүрдмээр хүндэтгэл төрүүлэм ийм газар гэж нэрлсэн. Тэгээд тэр бет ээл гэдэг. Ер нь ээл гэдэг үг болохоор бурхан гэсэн үг болчдөг байхгүй тий. Эл элахим гэж хэлдэг шүү дээ. Элахим, эл элахим гэд. Тэгэхээр ээл гэдэг бол нэг юу байхгүй бурхан гэсэн үг тийм үү. Тэгээ бет гэхээр бид нар бэтэлийн тухай зөндөө мэднэ тийм ээ. Бэтэл гэхээр бурхны өргөө гэсэн үг байхгүй. Бурхны өргөө урд нь болохоор лүүс гэдэг нь болохоор юу гэхээр бүүс мод гэх тийм жимсний модны нэртэй байсан бол энэ нь эргээд юу ах нь бурхны өргөө болно гэсэн. За тэгээ айгуу гоё уялдаанууд байгаа тийм үү. Тэгэхээр лүүс гэдэг бүүс болохоор хамгийн түрүүнд цэцгэлдэг мод байхгүй. За яг орчин одоо энэ хавьд бол юу бүүс гэхээр чинь нөгөө манахаар юу болохоор чинь манайхаар гэж солонгос талхаа сакура тийм үү. За тэгэхээр өөрөөр хэлбэл сэрэх эхлэл бүх юмний эхлэл яг гоё нөгөө шин цагийн эхлэл одоо хаврын эхлэл хамгийн түрүүнд хөгжиж цэцэглэх эхлэл тэр газар бол юу ах нь лүүс гэж тийм үү бүүс цэцэглэх газар. Тэгвэл юу яах вэ? Тэр шин эхлэл гэдэг газар нь юу болох вэ гэхээр бурхны өргөө болж байгаа байхгүй. Бурхны өргөө. Тэгэхээр бурхны өргөө гэдэг бол юу гэхээр бид бурхны өргөөнд байснараа бидний амьдралд бурхны тэр олон гахалтай ажлууд шинээр эхэлнэ. Магадгүй хүмүүстэй ингээд эзэнд итгэж байгаа одоо яваад өгдөг хүмүүс байдаг. Тийм үү?
Амьдралын шин зүйлүүд болох уу? Болно. Мэдээж ирэх шөнө хувцас авна, шин хүүхэд төрнө. Шин зүйлүүд шин ажилд орно ч гэдэг юм уу. Шин зүйлүүд би болно. Гэхдээ бурхантай хамгийн гол нь холбогдох тэр шат байх хэрэгтэй. Эд баялагтай болох уу? Болно. Гэхдээ бурхантай холбогдсонгүй. Хэрэв бурхантай холбогдсон эд баялаг авах юм бол тэр бол тэг бурхны ерөөлөнд бурхантай холбогдоогүй эд баялаг байвал тэр бол маммоны болжл орно гэсэн ийм утга байгаа тийм үү. За тэгээ Яков тангар өргөдөг тийм үү. Яков хэлдэг. Хэрвээ бурхан намайг хамгаалвал гэд чулуу басгоо тэгээд тэг би дараа тос асгаад 11-ийг амлсан байдаг. Тэр өөрөөр хэлээ бурхантай ингээ гэрээ хийсэн байдаг. За сүнслэг утгаар нь бид нар ингээд харах юм байл Яков бол одоо гэрээсээ зугтж जैन айдастай байна ирээдүггүй мэд харагдаж байна. А гэхдээ тэр шин юу гэхээр тэнгэр газарт ингээд тэ шат холбогдсон гарч ирээ тэр бурхантай холбогдож байна. Тэгээд энэ яг хүний тэ бурхантай холбогдох хүчлэн уулзах энэ чухал зүйл байгаа. Өнгөрсөн эзний өдөр манай нэг гэтгээч анхудаа нөгөө юу л сургаал сонсоод анхудаа би ингээд бурхны үг бүр ингээд миний дотор орж ирээд намайг бүр ингээд айгүй гимшүүлээд миний хамаг ус ингээд биний ус босоод нэг секцэн тэгж тэр хүн болгонд яг нэг юм бурхантай бүр яг хувьчлан уулзах юм өчөөдөг. Тэгэхээр биднэрт юу хэрэгтэй вэ? Бурхны уулзах гэдэг нь яг бурхны оршихуйг мэдрэх анхудаа хүнсрлэх мэдрэх юм гахалтай цаг хэрэгтэй. Тэгээ бурхны өргөө буюу битээлээс үнэхээр бурхан тэр битэл би хүн болгон битэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бурхантай яг Яков шиг тэ холбогдсон уулзах цаг хэрэгтэй. Тэгээд яг тэнгэрийн шат бидэнд бий болох хэрэгтэй. Энэ аягүй чухал байгаа. Тэгээд бурхны өргөө бидний амьдралд ямар чухал болохыг бид бас харах хэрэгтэй тийм үү? Тэр ямар ч ирээдүггүй юу л явж байгаа ч гэсэн харин тэр бурхны өргөөнд буюу тэ эзэнтэй хувьчлан уулзаад тэгээд хожим юу гэж та намайг үргэлж хамгаалсаар ингээд намайг буцаагаад ирүүлэх юм бол би танд дахил өргөх болно, би 11-гээ өргөх болно гэж ингэж хэлдэг. За тэгээд тэр бурхантай уулзаад юу гэж хэлдэг вэ? Бурхантай уулзаад бурхны амлалтын тэр гайхалтай эсхийг мэдрээд ингэн гутлаа юу гэж би үргэлж эзэнтэй юу бурхан намайг хамгаалах юм бол намайг хамгаалын эцгийн гэрт амар тайван буцаавал эзэн миний бурхан болж баг нь болон босгосон энэ чулуу маань бурхны өргөө болох болно. Таны надад өгч бүгдний 11-ийг танд өргөнө. Би танд өргөнө гэсэн мэт. За тэгэхээр өнөөдөр бид нар ч гэсэн тэ бурхны өргөөнд үргэлж байх. Тэм учраас гадуур байх 1000 өдрөөс эзний өргөнд байх нэг өдөр. Эзний өргөнд байх нэг өдөр маш чухал гэдэг. Өргөө бурхны өргөө бурхны чуулган янз бүр хийж болно. Нөгөө талаар бидний гэр ч гэсэн бурхны өргөө тийм үү? Бид нэр гэртээ хэр хүндэтгэл мөргөл өргөж байна. Гэрнээс бид нар тэнд бидний өргөө бид хаана энэ тэр газар бурхны өргөө байна тийм үү? Тэгэхээр бид үнэхээр бурхны өргөөн дотор байхдаа юу үргэлж бурхнаас тэр зуурсан тэр амьдрал дотор алхах хэрэгтэй юм аа. Тэгээ бурхны өргөө бол үнэхээр бидэнд онцгой тийм бурхны оршихуйг мэдрүүлдэг. Тэгээ бурхны юутай бурхны оршихуйг бидэнд мэдрүүлдэг. Тэгээд бурхантай биднийг холбодог. Тэр л гайхалтай газар бол бурхны өргөө байгаа. Тэгээ бид нар бурхны өргөөнд үргэлж байх хэрэгтэй. Тэгээ үргэлж байх хэрэгтэй. Тэгээд бид нар бурхны өргөөнд хүндэтгэл мөргөл өргөдөг, бурхны өргөөнд нөхөрлөдөг, бурхны өргөөнд бурхны өмнө ирж гимшдэг энэ зүйлүүд маш чухал. За тэгэхээр бидний явсан газар болгон бурхан бидэнтэй хамт байгаа. Тэр газрууд нь бурхны өргөө байх болно. Өргөө байх болно. Өргөө байх болно. За тэгээд манай цуглаан түрүүчийн 7 хоногт өнгөрсөн юм аягүй цөөхөн байсан байхгүй. Тэгсэн чи ертөнц ирээд надад гэж байгаа байхгүй. Заавал одоо мөргөл өргөх юм уу цөөх хүн биш дээ гэж хэлсэн байхгүй. Би тэгэхээр өргөн штэ цөөх хүн байсан ч гэсэн бурхан мөргөл өргөнө гэд тэгсэн чинь нэг хүн байсан ч гэсэн үү гэд ертөнц надаас хэлсэн байхгүй. Тэгээд би дараа нь тэрэнд айгу баярлсан. Ягаад тэгэхээр тэр өдөр нэгтэйч хүн болгон ямар нэгэн шалтгаанаар өөрөөсөө ирээгүй.
те ирээгүй. А гэхдээ тэр өдөр миний хувьд аягүй чухал өдөр байсан. Тэрний хөр за нөгөө эрсэн итгэгч юм би бурхны үгийг өнөөдөр бүр ингээд яг биеэр ингэж бүр хүлээж авч сонслоо. Удаа би ингэж хүлээж авч сонслоо гэсэн үг хийсэн. Хоёрдугаар талаар ертөнцид бурхан хичээл заасан өдөр байсан. Тэгээ би ертөнцид хэлсэн байхгүй. ертөнцөө хэрвээ энд хин чирэхгүй минь ганцаараа зогсчихсэн ч гэсэн хүндэтгэл мөргөл өргөн. Тэгээ чи хажууд байвал хамтдаа өргөн. Чиний ээж, чиний дүү та гурав хамт хийсэн ч автаа та дөрөв хамт хийсэн ч бид нар хамтдаа өргөн. Та дөрөв байхгүйсэн ч минь ганцаараа хүндэтгэл мөргөл өргөнөө гэдэг хэлсэн байхгүй. Тийм үү гэдээ яваад очиж байгаа байхгүй юу. Тэгээд яг нөгөө энэ зүйл яг нөгөө урд нь би бас яг коронавигийн үеэр бурхны хүмүүс суугаад би ойлаад аюу цөөхөн би ганцаараа байна штэ энд корона мороноч хийзээ дуусах энэ байрыг моли гэл одоо тэг ингээл хэцүү штэ бас тийм чуулган хизээ хийх тийм мэдэхгүй санхүүгийн хувьд хэцүү тэгэл ингээл тийм үед ингээл бурхны тэгэл одоо ийм багтч одоо яах юм бах юм гэ тэр үед бурхыг үж хийжээс гэрээ аюу гоё энэ үг гал би ганцхан чиний мөргөл дуртаа гэж ингэж хэлсэн ганцхан чи байсан ч би чиний мөргөл дуртаа. Тэгэл би бүр за ерөөсөл би нэг хүнлэн болохоор те ингээл тоо хараад ийсэн аюу тэр үед ойлгосон байхгүй. За окей. Тэгэл тэр чимээгүүд юу коронавигийн үеэр яг үнийг хэлээд ганцаараа бас байгаагүй те ингээд өглөө болгон хүндэтгэлээ өргөдөг байсан. Өглөө болгон чимээгүүд цагаа хийдэг байсан. Тэр үед та нар хамт байсан маш гоё юм зүйлүүд байгаа. Тэгэд бид нар хаач явсан. Тэнд бурхны өргөө байх болно. Яг л бид нар бурхантай хамтаа хаа тийм үү бурхны өргөө байх болно. Тэгээд үнэхээр бид бас бурхнаасаа зуурсан, бурхнаасаа бурхны өмнө зогсон ийм цаг айгуу чухлаа. За тэгээд өнөөдрийн чимээгүй цагийн үн дээр юу гэж байна? Ямар нэг ерөөл авахыг эхлээд ирж хайлгүй бүрэн дүүрэн төлөвшгийн төлөө залбираараа гэсэн мэд. За тэгэхээр үнэхээр тийм ээ төлөвшөөгүй итгэгч нар цөндөө байд. Тэгээд бүр ингээд одоо гэдэг юм бүр орхитогт за энэ хүн ерөөс энэ талбар дээр хилээд ширхгүй юм бэ. Тэ энэ хүн бод өөрөө яадаг сонсохыг ч хүсэхгүй, дарахыг ч хүсэхгүй, шийдвэр гаргахыг ч хүсэхгүй. Зүгээр л энэ дунд нь орхих юм байна. Энэ хүн өөрөө л тэ ойлгосон цагт л өөрөө л одоо бүр бүх зүйлээрээ мэдэрчээж ойлгоно ойлгохгүй л гэж чигээрэл дуусах юм байна гэсэн ийм зүйл төлөвшдөггүй талбарууд байж байгаа заримдаа хүмүүс ерөөсөө төлөвшдөггүй тий яг тэгээд тэрийг болохоор би угаасаа юм эсвэл би тэгж шарах авсан ингэж шарах авсан эсвэл югдөө яг ясав шиг дандаа бусдыг буруутгах тэгээг учраас ингийг учраас нөхцөл байдал тийм байсан эсвэл тэр тийм байсан би юм байсан тэрнээс болоод энээс болоод гэдэг ингээд тэгээд маш олон итгэгчдийн бас буруутгах нь юугаар пастор нь байж идэг тий пастор зөндөө хэлсэн байж байгаа. Гэтэл ядгаа бараг та тэгээгүй, та ингэ дэмжээгүй, та ингэ туслаагүй, та тэгээгүйгээс болоо. Та надад ингэж хэлсэн болоо. Тэрнээс чи би зөрөөд чи тийм байна те. Тэгээд тэрний ерөөлөг авахыг эхлээд ирж хайлгүй. Тэгэхээр бид тэгсэн ирнэ бүгд ядгаа. Хамгийн түрүүнд би л ерөөгдөө би гэдэг ингэ тэр зүйлийг хэлээд байдаг. Гэтэл хамгийн түрүүнд бурхны өмнө бүрэн дүүрэн төлөвшөх нь аягүй чухал байгаа. Төлөвшсөн итгэгч нар бол үнэхээр өөр байдаг. Төлөвшөлт хизээч цуглаанд явсан он жилээр шийдэг. Зарим хүмүүс цуглаанд те маш гоё ирээд уудлахгүй аюу урд нь төлөвшдөг аюу урд өөрчлөгддөг. Би өнөө өглөө нөгөө чимээгүй цаг сонсч байсан чинь Кениг илгээлтийн эзэнд шоронд байгаа нэг хүн та нар бодоо хит гэлээ би тоог мартчихжээ. Кениг илгээлтийн эзний нөгөө чимээгүй цагийн номыг солонгос хэл дээр номыг ер нь бол нөгөө нэг юунд ном оруулдаггүй юм байна л да. Юу лээ? Харахад ном оруулдаггүй. Тэгээд яадгүй л одоо нөхөцсныхын завсар хар тамхи мэмхийн энэ янз бүр юм хийн гэсэн. Ягаар ном оруулдаггүй. Ганцхан ном зөвшөөрсөн нь за Библиэд 2 дугаар тийм чимээгүй цагийн ном орсон байхгүй юу? Тэгээд чимээгүй цагийн ном ийм чухал. Тэгээд чимээгүй цагийн ном одоо чимээгүй цаг хийж байгаа хүн тэр хүний юунаас би ингээд өнөөдөр 2 зүйлийг ойлгож байгаа байхгүй тий. Жишээ тэгсэн чинь нэг хүн эмэгтэйчүүд харих юм байна л да. Эмэгтэйчүүдийн харахад орсон хүн тэгж байгаа байхгүй. Би ингээд тий бурханд үйлчлэмээр байна гэж айгүй хүссэн. Бурханд үйлчлэмээр байна гэж айгүй хүссэн. Тэгээд өргөл өргмээр байна гэж айгүй хүссэн. Тэгээд ингээд нөгөө чимээгүй цагийнхаа юм дээр ингээд өргөлж би өстө эзэнд үйлчлэмээр байна, өргөл өргмээр байна гэсэн чинь тэр нэг хэдэн зуун хүнээс нэг 9 хүн гинүүдээ сонгож авдаг 19 хүн ч гэлээ сонгож авдаг гинэ. Тэгээ тэр нь юу вэ гэхээр тэр нөгөө
одоо хорход байгаа те бүр хөөдлөх чадваргүй болсон хэвтэрт орсон өндөр настай болцсон те тийм хүмүүсийг одоо угааж цэвэрлэх тэгээд нөгөө нэг сэтгцийн хувь жоохон хямарч өмөрцөн те бүр хэвтэрт орсон те хөдөлж чадахгүй явж чадахгүй хүмүүсийг хөтлөө дагуулах угааж цэвэрлэх тэгээд нөгөө нэг те одоо памперс сольж өгөх тэгээд биений юм нэрчүүл нөгөө нэг юм үгийн салах ийм ажил байдаг гинэ. Ийм ажил. Тэгээд тэр биш үү хөлөө 6:30-аас арай хүртэл байдаг. Маш хүнд ажил. Гэхдээ цалинтай гэж. Тэгээд тэр цалин хийдгэж манайхаа 50,000 вон. 50,000 вон. Тэгээд хүн 50,000 вон авахын тулд тийм ажлыг айгүй хэцүү хийж байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь тэр 50,000 вон юу хэр одоо өөрийн тансаг хэрэглээч гэдэг юм юуны төлөө биш өргөл өргөхийн төлөө. Тэгээ нэгдүгээр өргөл өргөж чинь хоёрдугаар бусдад үйлчилж जैन гэдэг. Тэгээд тэр ажлыг хийж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд би вау тий. Гэтэл эрхчлөөтэй хүмүүс эрхчлөөтэй. Тэгэхээр ингээд эрхчлөөтэй мөргөл өргөх боломжтой хүмүүс цуглаанд ирэхгүй. Мөргөл бусдад үйлчлэх боломжтой хүмүүс үйлчлэхгүй. Зөвхөн өөрөө л намайг асрах хэрэгтэй, намайг хамгаалах хэрэгтэй, надад туслах хэрэгтэй, намайг дэмжих хэрэгтэй, намайг л гэдэг. Гэтэл эрхчлөө нь хязгаарлагдсан хорход байгаа хүн тийм хүнд ажлыг хийгээд, тийм хэцүү ажлыг хийгээд тэгээд энийг бурханд үйлчилж байгаа үйлчлэл, бусдад үйлчилж байгаа үйлчлэл гэж баяр хүрдэг хүлээж авч байгаа. Үнэхээр гахалтай уус 2 дугаард тэгээд 50,000 вон аваад өргөх хөргөлтэй байгаад аягүй талархаж байгаа байхгүй. Вау, аягүй гоё те. Эднэр үнэхээр намайг би бүр ингээд нэг Кениг илгэлт хийсний ингээд чимээгөө цагийг сонсохоор би өөрөө ирэхгүй ингээд огшоол манай тэр хүн ч өөрөө үйлж яринд би ч дагж үйлж сонсно гэж огшоод. Тэгээ хоёрдугаар бас нэг эндээс ингээд бид нар бодож хүлээж авах зүйл. Тэгэхээр хорход байгаа хүн те шин итгэгч авахгүй шин итгэгч тэгээ тэр хүн хорход ороод ингээд итгэгч болоод ингэсэн хэрнээ аль хизээний төлөвшсөн хүний юу гаргаж байгаа байхгүй аюу гой. За тэгээд та нарт ингээд бүр ингээд юу гэдэг юм гэдэг нэг орж ирнэ гэж яриад байдаг шүү дээ. Тэр шиг юм орж ирээсэй гэж болж байгаа зүйл маань юу вэ гэвэл тэр хүн чимээгүй цагаа дэвтэр дээр бичдэг гинэ. Юм бичдэг. Сонирхолтойгоос бичдэг. Тий, нээ гайхалтайгоос бичдэг. Бид нар бичих бүгд эрхчлөөтэй байгаа. Хорход байгаа хүмүүст бол магадгүй бүр бичихч эрхчлөө нь олдохгүй байж болцсошгүй тийм үү. Тэр дотор хэрүүл маргаан задан тэгээд цаг нь маш нарийн цаг хуваараар хүссэн цагтаа босоод хүссэн цагтаа сонсомоор бол чимээгүй цагаа сонсоод намаа уншмаар бол уншаад тийм юм биш. Тэр хүндтэй маш жоохон богино цаг өгөгдөн. Тэгэл яг л тэ одоо дуудаал тэгэл тэд нар ч одоо яг цагийн хуурийн дагуу ажил мэл хийгээл ингээл хөдлөн. Тэгээ 6:30-ад ажилд гардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр боддоо тэр хүн чимээгүй цагаа хийх цагийг гаргаж чинь хоёрдугаарт юу гаргаж чинь гэсэн үг. Чимээгүй цагаа бичих цагийг гаргаж чинь. За бидний тунд чимээгүй цагаа яг бид нар хийж байгаа сайн. Одоо би байнга хэлээд байна шүү. Бичээрээ. Бичих айгуу чухал шүү. Бичих айгуу гоё ингэж бас тогтоодог чухал шүү. Бичээрээ. Тэгээд яг өнөөдрийн үгээс юуг авах гэдгийг яг ингэж чимээгүй цагаа дуусан готлоо сонс дуусчаад бодоороо. Бодох цаггүй бид нар биш. Бид нар эрхчлөөтэй. Бичих цаггүй биш. Бид нар эрхчлөөтэй. Гол нь бидэнд юу авахгүй? Төлөвшөлт авахгүй гэсэн. Төлөвшөлт авахгүй бол бид нар юу? Хичнээн олон жил цуглаанд байвал зарим аюу харамсмар зүйлээд итгэгч нар яадаг сургаалсаас тэ мэдэн тэ мэдэн шүү дээ тэ яг нэг ингээд идэг явдлаадаг тэ мэдэн би мэдэн шүү дээ гэсэн ийм маягтай гэтэл энэ бол төлөвшөөгүй үнэ төлөвшсөн хүн бол яадаг эсний үгийг өдөр бүр шин юм шиг хүлээж авдаг. Өнөөдөр ямар сонирхолтой юм байсан юм шүү дээ. Өнөөдөр яг энэ зүйл миний зүрхэнд орж ирж байна. Энэ ишлэл миний зүрхэнд орж ирж байна гэ тэ энийг бичээд би өнөөдөр унсан зүйлээсээ би ийм зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Магадгүй хин нэгэн хүн тэ 11-ийг өргөдөхгүйсэн мэл тэ бүр ингээд 11-ийг өргөнө гэсэн юм шүү дээ. Би нэр 11-ийг өргөх хэрэгтэй юм байна. За тэгээд өнөөдөр сонслоо шүү дээ. Маммон гэдэг бол эд баялаг байдаг. Эд баялаг. Гэхдээ маммон хэрвээ тэр тэнгэрээс ирвэл бидэнд бурхны эд баялаг болдог. Харин бид нар газраас өөрсдөө энэ эд баялагын төлөө шунаад эд баялагаас зуураад ингэх юм бол энэ бол маммон буюу бидний болчлдог. Ийм зүйлийн тухай суралцсан бол энийг ингэ бичээд. Ийм бэ. За гуйж байна. Өнөөдөр та нараа нэг үйлдэл хийгээд нэг өгүүлбэр бичээд гаж ямар ишлээл
ямар ишлэл таны зүрх сэтгэлийг хөдөлгөв? Хоёрдугаар та өнөөдөр яг юуг ойлгов? Тэргээ бичээрэй. За миний хувьд үнэхээр одоо 14 15 дахь ишлэлээ 13 тийм үү бас. Тэгтэл үзэхдээ эзэн түүний дээр зөксөөд би бол эзэн чиний эцэг Авраамын бурхан, Исаакийн бурхан чиний хөвтөж байгаа газрыг би чамд болон чиний үр удам дөгнөө. Чиний үр удам газрын тоос шиг олон болж баруун зүүн хойд урд зүг тархнаа. Чамар болон чиний үр удмаар газарлахын бүх овог өрөөгдөх болно. Амен. Амен. Амен байна. За эзний нэрээр ерөөж та юу ойлгов, юуг мэдрэв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Бүгдээрээ бүрэн төлөвшгийн төлөө бай, тийм үү? Бурхны оршихуй дотор улам илүү яа. За тэгээ бурхны өргөөг үнэхээр хайрлаа. Бурхан бидний явсан газар болгон бурхны өргөө байхын төлөө бүгдээрээ эзэнд үйлчлэе. За тэгээд юу? Магадгүй бас эргээд бид нар харахад гим нүглээс салахаас гадна эхнэр нөхрийн харилцаа, эцэг бүрийн ах дүүсийн харилцааг салгадаг. Гим нүгэл бол тийм үү. Тэгэхээр миний буруу гимээс болоод эвдэрч норсон харилцаа байгавал буруугаа хүлээн зөвшөөрч уучлах гаараа. Вау, энэ их сайн байна. Чимээгүй цагийн дэвтэр дээрээ л бичээд багтчихдаг байсан. Одоо багтахгүй байна. Яг үнэ сайн байна. Манай цэцэг дээрэгч бас сайн бичдэг тий. За тамир маань ингэ бичээрэй. Юу ойлгов? Айл ишлэлээр өнөөдөр бурхан тэнтэй ярьж байгаа тэрийг ягаар тэгээд юу ойлгов, юу мэдрэг гэж бичээрэй гэж хол шүү. За өнөөдөр бид нар Макао улсын төлөө залбирна. Макао болохоор 722 мянган хүн амтай. За үлээж хараа. Өглөө орой дүд бүрэлцээд юм харахгүй байгаа шүү. Токен таамаанаас харагдах нь 722 мянган хүн амтай. За тэгээд юу гэж байна? 62% нь болохоор хятад ийм нөгөө шашинтай. За энэ тухай унших байх. Тэгээ 1.6% нь евангелист гэж байна. За Макао бол 600 гаруй жилийн өмнө баруун Азад лагийн шашинтнууд байлдан давснаас хойш Азад Христ итгэлээ орхисон анхны Христ итгэл нутаг юм аа. Макао Азад хамгийн анхны Христ итгэлд орно гэж байна. За 1600 онд хүн амын 95% нь католик шинтэй байсан. Ваа, юу өндөр багс 90 бүр 1600 онд ч манайхаа хүн амын 95% нь католик шашинтай байсан бол өнөөдөр 5-аас бага хувь нь Христ итгэлтэй. Нөгөө 5% нь Христ итгэлгүй байсан бол эсэргээр 95% нь алга болоод 5% нь Христ итгэлтэй. Хятад руу чиглэсэн протестант урсгалын илгээлтүүд Макаод эхэлсэн. За тэгэхээр Азад анхны Христ итгэлт улс болсон байна, нутаг байсан байна. Хоёрдугаарт юу болсон байна? Хятад руу сайн мэдээ тарах одоо Европын орнуудын илгээлтэд Макаод эхэлсэн байж манайхаа. За тэгээд энд илгээлтийн эзэд анхны хятад итгэгчдэд баптизм хийсэн. Макао маш их түүхэн газар байгаач баптизм хийсэн. За анхны протестант урсгалын илгээлтийн эзэд энд оршуулсан гэж. 4 онцлог гарч байна. За нэгдүгээр анхны Христ итгэлт нутаг болсон. Хоёрдугаарт илгээлтийг Макаод эхлүүлсэн. Анхны баптизм, анхны хятад библийг орчуулсан. Тэгээ анхны протестант урсгалын илгээлтийн эздэг орчуулсан. Маш чухал түүхэн холбогдлоо. Ийм 5 онцлог газар байна шүү дээ. Одоо олон хүн буддийн шашин, даоизм болон эсвэл уламжлалт хятад шашныг дагдаг. Мөрөдө тоглоомын салбар орон нутгийн Ама бурхнаас айдас чуулганы өдөрдөгчийн солигдолд их байгаа зэрэг сайн мэдээний дархалтад саад болж байна. Аврагчийн төлөө энэ нутагт эсгэрэг буцааж авахын төлөө итгэгчдийн төлөө залбираараа гэсэн мэт. Үнэхээр үнцэнтэй маш түүхэн чухал газар байсан бол энэ газар өнөөдөр ямар аимшигтай алдагдсныг бид харж байна. Тэгээ бүгдээ хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдрийн үгийг бариад бид залбирч байна. Үнэхээр бид ямар нэгэн зөв ерөөл ялангуяа санхүү мөнгө ерөөл ямар нэгэн ийд зүйлтэй болохын төлөө тэр ерөөлийг хүсэмжлэхээс өмнө харин бид нар бурхны өмнө өнөөдөр бид төлөвшхийн төлөө бид залбирч байна. Тэгээ бид бурхны өмнө төлөвшөөд бид бас бидний гин буруугаас болоод бидний одоо алдаатай харилцаанаас болоод хин нэгэн хүн бурхнаас болсон, хин нэгэн хүн эзнээс холцсон байгуул эзэн минь үнэхээр гимшээд тэр зүйлийг эргүүлэхийн төлөө бид
зогсохыг хүсэж байна. Эзэн бидний амьдралд шинжилтүүдийг өгөөрэй. Тэгээд бид үнэхээр бурхны өргөг хүндэлдэг тэр Бетел бидний явсан газар Бетелүүд барьж баригдахаар тийм сүнслэг өргөөнүүд баригдах тэр л зүйлд та биднийг хэрэглээрэй эзээ. Тэгээд та шинэ гэрээнд бид нэрийг бурхны сүм гэж хэлсэн. Тэгээд бид өөрсдөө бурхны сүм учраас үнэхээр бурхны сүмийг нандинын цэвэр ариун зөвхт байлгаж сурахад ариун сүнс биднийг удирдах болтугай. Тэгээд эзэн бид нарыг яг удаа Макао улсын төлөө залбирч үнэхээр түүхэн чухал энэ газарт маш харамсалтайгаар 95% эзэн дэсэн бол өнөөдөр 95% налгуулж 5% үлдсэн энэ ард түмний дээр та өөрчлөлтийг авчраарай. Тэгээд тэдний дунд байгаа буддийн шашин, даоизм болон уламжлалт хэдний шашныг та нурааж өгөөрэй. Тэгээд бас дэлхийн хүмүүс мөрөөдө тоглохоор очиж байгаа энэ л газарт энэ маммун ажиллаж хүмүүсийг мөнгөний боолчлолд оруулж байгаа. Тэгээд маш олон хүмүүс мөрөөдө тоглоомноос болж бас эд хөрөнгөө алдаж гэр бүлээс өрүүл амнасаа хүртэл алдах ийм амьжигтай зүйлүүд өртдөг. Тэгээд энэ газрыг та цэвэрлэж өгөөч, ариусгаж өгөөч. Үнэхээр 1600 онд таригдсан тэр л үр жимсүүд дахин урган гарч ирэхэд та Макаог өрөөгөөрэй. Иес Христийн нэрээр бид Макаог өрөөж нь Иес Христийн цагламаан цусаар хучиж байна. Бид Иес Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Бид Иес Христийн нэрээр бид Хойцолонгосыг, бид Афганистаныг, бид Монголыг өргөн өрөөж байна. Монгол улс даяар маань өөрчлөлт болтгоо. Монголын эдийн засагт та өрөөлө буулгаарай эзэ. Монголд та үнэхээр өөрийн гайхалтай өөрчлөлтүүдийг авчраарай. Иесийн нэрээр залбирч байна. Энэ өдөр энэ 7 хоног бид үнэхээр бурхны өргөө мэт цэвэр ариун анхлын үнэртэй Христийг итгэгчийн тэр итгэлийн зөв замаар алхахад та бидний удирдаарай. Тань талархаж байна. Эзэн таалдрыг аваарай. Иесийн нэрээр залбирлаа. Амин. За тунхаглах ишлэл. Эзний уулагд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурам косон сэтгэлээ өргөөг худал тангараг тавиагүй буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-5. Амин. 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 За цээжлэх ишлэл. Өөрийгөө мэрэгэн гэж бүү бод, харин эзнээс юмэ муугаас ирэг. Ингэх нь бид чиний тэрл ясанд чин шин болно. Сургаалт төгс 3:7-8. За Макао. Бурхан газараа буцаан авах болтгой тийм үү? Бурхны гайхалтай тийм илгээлтийн түүх хиттийн илгээлт бол Макаогоос эхэлсэн байна шүү дээ. Энэ бүхний бурхан буцааж авах болтугай. Эзний нэрээр ерөөж ин. За өдөр бөгөөд өнгөлөг эрэг бөгөөд талархалтай байгаараа өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх болно. Эзэн биднийг ивэх болтугай. Эзэн таны амьдралд шин зүйлийг хийх болтугай. Та бол өөрөө бурхны өргөө та битэл шүү. Та бүтээр бурхны өргөөг үнэхээр бурхны өмнө бурхантай хэрэглэхдээ бас бусдад үйлчлэе, бурханд үйлчлэе, бусдад өгч сурыг гэдэг юм байна. Эзний нэрээр ерөөж баяртай эзэвэг.